Тэгэл юу гэх юм 40 50 жилийн дотор одоо Монголыг шууд Дубай шиг болгоно гэж одоо зүтгэж одоо яах вэ? Эхний ээлжинд хэллээ бүгдээр өөр өөрсөн дээр анхаарай. Тэгэхээр нэг гой англи хэлтэй болчих. Англи хэлтэй болчих дараа нь яах вэ? Эхлээд хэл ам. Хятад хэл сурах уу, араб хэл сурах уу? Эхлээд англи хэлээ суръя. За би ямар мэргэжлээр сурах уу, ямар мэргэжлээр ирээд хамгийн эрэлттэй вэ? AI чи юу болж байгаа вүлээ? За би өдөр болгон AI англи хэлээр цаг гаргая. Би контент хий, борлуулалт хий. За нэг чадвар эзэмшийгээд яваад за нэг 10 жилийн дараа хэд fucking чи бүр төгс англи хэлтэй fucking чи бүр AI-ийн бүр амар өндөр мэдлэгтэй. За чи тэгэл дуустдаг. Хэтлэл бүгдээр алнаа. Hi guys, өнөөдөр бол 2025 оны 10 сарын 28. Яг одоо цаг 5 цаг 17 минут болж байна. Яг өнөөдрийн энэ контентоос хойш дараагийн контентууд бүгдээрээ дандаа AI-ийн холбогдлолтой контентууд бол ороод явна. Өмнөх 3-4 контент маань тухайн өдөртөө юу хийсэн бараг нэг өдрийн тайлбар маяг юм орж исэн бол дараагийн контентууд дандаа AI-ийн талаар мэдээлэлүүдийг хуваалцсан. За тэгээд мэдээж би танарт мэдээлэлүүд хүргэж байгаа хүн чинь өөрөө бас энэ AI-ийн талаар дотн гадна нөгөө мэддэг байх хэрэгтэй. Тийм учраас би өнөөдөр бол судалгаан дээр сууж байна. Тэгээд судалгаан дээр би болохоор би яг AI-ийн салбарт хэн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг байнга хуваалцж чинь тэр хүмүүсийг би бол дагна. Тэгээд мэдээж цаг алдалгүй мэдээллүүдийг авна. Тэгээд би тэр хүмүүсийг олоод фоллоу хийлээхэд би одоо би workflow үүсгэй гэж харж байгаа. Энэ болохоор би заавал өөрөө X TikTok ороод ухаадах ширж шаардлагагүй. Шууд workflow үүсгэж чинь тэр workflow надад өглөөний 7 цаг гэд би schedule хийлээ гэж бодоход өглөөний 7 цаг гэхэд миний өөрөө судалгаа хийгээд над руу мэйлээр явуулчихна. Би тэр мэйлээр явуулсныг ChatGPT рүү оруулаад summarize хийлгэж болно. Гэтэ workflow-ын цаанаас угаасаа summarize хийлгэж болно. Тэгээд монгол хэл рүү ч хүртэл асуудалгүй орчуулчих болно. Тэгэхээр би өнөөдрийн хийсэн гол зүйл маань гэх юм бол би судалгаан дээрээ суусан ямар хүмүүсүүдээс мэдээлэл авах уу. Тэгээд тэр хүмүүс дээрээ бол одоо ажиллана. За тэгээд миний өнөөдрийн нэг ойлгосон зүйл нь яг би өмнө сонсч байсан л та. Гэтэ бусад хүмүүсийн хэлсэн нь их ордгүй байна. Яг өөрөө яг туулаад ясм хандаа шинжиж бүр ойлгох юм байна л та хүн чинь. Тэгээд өнөөдөр миний ойлгосон нэг зүйл нь болохоор би AI гэдэг чинь зүгээр том бүдүүн мод байгаад бүдүүн модны гол тэр бүдүүн мод нөхгүй. Тэгээд одоо энэчнээс чинь AI automation, AI agent, AI startup гэдэг ч юм уу ингээд олон салаалаад явна да. Тэдэр нь болохоор нөгөө үндсэн бүдүүн модынхаа мөчр нь явдаг юм байна л да. Тэгэхээр AI гэж хэлэх юм бол маш өргөн цаг хүрээнд л харж байна л да. Тэгээд яг дотгошооноо бүр AI дахиад дотроо задрах юм бол AI agent, startup, AI automation гэдэг ч юм уу гэж салбарлаж болно. Гэтэ би та бүхэнд болохоор би химэл оюун ухааны ертөнцид болж байгаа